Дөнгөж та бүхэн бодит ертөнцид төрөлсөн ирж байгаа шин тоглоомуудын талаарх мэдээллийг хүлээн авч үзлээ. Харин одоо та бүхэнд манай ертөнцид өрнөж байгаа нэгэн чихүү цүрэн түүхийг хүргэх гэж байна. Товчхондоо бол ямар нэгэн далдын хүч манай ертөнцид байгаад байгаа юм шиг байгаамаа. Манай ертөнцийн нэгэн тоглогч маань сингл плеер горон дээр тоглож яваад ман дундаас цагаануудтай гачирхалтай нэгэн хүн өөрлөө нь хараад зогсож байхыг олж харжээ. Дээр нь ямарч pop бүхий нэр аяг байхгүй байгаад итгэж чадахгүй өнөөх тоглогч маань өөрийн мультиплеерээр тоглоод байгаа болов гэж ахин дахин шалгасан гин. Ингээд тэрээр өөрийнхөө ертөнцийг хадгалцгаад хав ярихаа хүмүүсээс очиж асуужээ. Та нарын хин нэгэн чинь хийсвэр хүнтэй таарж байв уу гэдэл. Гэвч тун удалгүй битсэн бичлэг нээсэн сэдвэн нүрт бүгдээр устсан байна. Манай тоглож захиад шин сэдв нээж гэвч дахиад хэдэн ормын дараа хин нэгэн тэр сэдвийг нь устгачихсан байна. Тун удалгүй Hera Brian гихч гишүүнээс одоо бол гэсэн утга бүхий загтал иржээ. Гайхаж цоцорсон байн тоглогч өөрийн гишүүний эрхийг харах гэсэн боловч өөдөөс нь 404 гэсэн алдаа заасан байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мэдээлэл бүхий хууц байхгүй гэсэн үг. Мөн тэрхүү нууцлаг тоглогчийг олж харсан гэх олон иргэд өөрсдөд нь холбогдож байна. Ингэж явсаар Minecraft-ийн гишүүн Hera Brian гэдэг нь Шведийн геймер байсан бөгөөд өнөөх манай ертөнцийг бүтээсэн Notch-ийн ах нь байж тааржээ. Тэрээр Notch-тай хамт манай ертөнцийг хөгжүүлж байсан юм. Ингээд хүүхдүүд Notch руу захиа биччихэн танд ах байгаа юу гэж асуусан байна. Харин Notch хариуд нь надад байсан. Одоо тэр минь нас орсон хэмээх товчхон хүүхдээ хариуг явуулсан гинэ. Notch дараа нь 100 яриаг дарах гэж энэ бүхнээ зүгээр зугаацах гэж ийм код бичиж оруулсан юм а гэж тайлбарласан ч үүнд нь хэн ч итгэхгүй байгаамаа. Зүгээр л манай ертөнцийг бүтээгч Notch-ийн ахын сүнс нь уг тоглоом дотор хоригдсон гэж бид нар итгэж байна. Магадгүй энэ бүхэн үнэхээр үнэн байгаад олон иргэд алдахгүй гэсэндээ Notch ийхүү мэдээлэл хийв үү? Эсвэл тэрээр үнэнгээсээ тоглоомыг сонирхолтой болгож зохиомол тоглож оруулуу гэдэг нь тодорхойгүй байна. Одоохондоо хүслээх бит хоёр маань Hera Brian-тай таарч амжаагүй л байна. Харин удахгүй дараагийнхаа дугаараадаас бид бүхэн та бүхэндээ өөрсдийн ертөнцийн гайхамшиг болсон том байрлал байгууламжуудыг та бүхэн танилцуулах болно. Minecraft-аас зохио мэдээллээ.